сайн байна уу та? Сайхан өвлжиж байна уу? За, сайн байна. Та нар минь сайн байцгааж байна уу? Сайхан өвлжиж байна. За. Цэрэн эмч маань Монголын анхны 5 шүдний эмч нарын нэг. Тэгээд одоо нас өдөр бол нэлээд өндөр болсон. Тэгээд та минь өөрийнхөө талаар, өөрийнхөө хүүхэд насныхаа талаар нэг сайхан яриад өгөөч төөхөө биднээс. За, миний бие бол Сэдвийн Цэрэн гэдэг. Дорнот аймгийн Чойволсон сумын Холбоо цагаан нуур гэдэг газар. Баянмөнхийн миний ээж 12-уулаа аав ээжээс. Манай нутагтай бол олон хүүхдэд Баянмөнхийнх нэртэй. Тийм удмаас төрөлтэй. Тэрүүний Баянмөнхийн амгийн ууган охин Заманд гэдэг охиноос анхны охин болж төрсөн 1931 онд. Тий, Холбоо цагаан нуурын урд дэнж дээр төрсөн ийм халах ястан хүн байна. За. Та чинь Чойволсонготой нэг нутгийн хүн биш үү, тий? Чойволсон тий, яг нэг нутгийнх. Тий. Манайх бол 6 дугаар баг гэд арай баруун хойш сумаас баруун хойш байдгийг. Чойволсон бол тэр хэрлэн цагаан талбай хавьцаа ийм амьдэрсэн тий ээж аван тэнд амьдэрсэн юм байлаа. Тэгээ нэг нутгийнх. Тий. Чойволсон тэр нэг нутгийн хүн шүү. Тий. Тийм учиртай. За. Та чинь Ленинградад хэдэн онд сургууль сурах гад явлаа? За, би 1941 онд хөдөө сумынхаа сургууль маань 40 онд байгуулагдсан. Тэгээ би 41 онд сургуульд орсон сумынхаа сургуульд. Тэгэхэд бол бага сургууль байсан суманд бол. Даас бага сургуулаа 3 жил суралцаад төгсөөд аймгийн төвд очсон. Аймгийн төвд 5-6 дугаар ангиа төгсөөд Баян уул сум гэж бүрээ суманд очиж 7-гоо төгссөн. Тэр үед 7 дугаар анги л байсан шүү дээ. Аймгийн төвдөр нэг 10-тай болж исэн 10 дугаар анги. Тийм орой болж исэн шүү дээ сургууль соёлын тийм байдал. 5 дугаар анги төгсөөд байж тэр ээж маань нас барчваа. Миний аав бол Мишиг гэж хүн лам хүн байсан. Лам хүнтэй чинь тэр үуч лам хүний ч гэрэлдэггүй байсан учраас миний ээж. Тэгээд би ээжтэйгээ байжгаад 5 дугаар ангиа төгсөөд хавар болж тэр 100 болох гэж тэр ээж маань бурхан болцоо. Тэгээд миний бие чинь тэгээ бүтэн өнчин өссөн ийм түүхтэй. Тэгээд 7 дугаар ангиа төгсөөд миний ээжигийн дүү нагц Чойжилж гэж хүн байсан. Тэр маань Баян уулын сургуулийн хичээл анги ирсэн ийм хүн байхгүй юу? Тэгээ би ээж ав байхгүй ч юм. Тэгээ багшаагаа дагахаар шийдсэн. Тэр бага багтаа бас. Тэр зорилго маань миний ээж надад ганцхан л үг хэлсэн. За миний охин сургуулаараа л яваарай гэж. Бусад юмнууд хэлсэн байх л таа би хүүхдээсэн болохоор ганцхан үгийн тогтоож авсан. Тэгээ сургуулаараа явъя гэж бодоод Чойжо гэдгийг тэр багшаагаа дагаад Баян уулд очиж 7-гоо төгссөн. 7-гоо төгсөөд 7-гоос цааш байхгүй юм чинь тэгээд бодож яахгүй дотроо хүүхдүүд чинь Улаанбаатарт нэг их сургууль байгуулагдсан. Их сургууль чинь дайны дундор байгуулагдсан баг шүү. Тийм учиртай. Тэрэнд бол 2 жилийн бэлтгэл хийгээд ингээд цаашаа их сургуульд ордог. Ингээд хүүхдүүд хоорондоо ярьдаг байхгүй. Тэгээ одоо үнчин тэр зорилгоо бодож штэ. Тэгээд тэрэнд нь орё гэж дотор л бодохгүй хинтэж яаж чадахгүй ч үүмдээ шин. Тэгээд чойж ах маань аймгийн төв сумын багш нар тэр удирдлан уусууч Улаанбаатар явж очиж зуныхаа цагаар өнөө сургалтынхаа юу авдаг байсан. Сургалтын юу гэдэг юм те одоо нэр програм сургалтынхаа юу нэг авч ирдэг. Тэр ах маань Улаанбаатар орлоо гэж явлаа. Ахтай хэлсэн байхгүй
би намайг тэр сургуульд оруулаад өгөөч. Тэр 2 жилийн бэлтгэлтэй хийдэг юм ген тэр сургуульд надыг оруулаад тэгээд би их сургуулиуд төгсөе. Ганцхан юм үг хэлсэн байгаа юм. Ах маань багш хүн болоход ухаантай байгаа ш. Надад тийч. За тэгээд хот яваад гэсэн хот яваад явсан чинь ингэж байна. Буцаад ирлээ. Өөр бараг нэг 20 тоног семинар суудгийн байлгүй. Ах маань ирсэн чинь ингэж өө чирэн охин минь ээ. Би чамаа 1-р 10 жилд Улаанбаатар хот чинь 1-р 10 жил, 2-р 10 жил, 210 жилдээ биш тэр үе чинь. Тэгээ 1-р 10 жил 30 онд байгуулагдсан баха. Мэдхээ одоо яг мэдхгүй тэр. Тэгээд чамайг би надтай тэр сургуулийн захирал гончигдорж гэж хүн байгаа. Манай тэр багш ах маань Иркутск Арпак гэж биш. Иркутскт би хойд төгссөн баггүй манай багшаараа сургуульд явж тэгээд хойд төгссөн хүн баггүй миний ах. Тэгээд тэр надтай Арпак төгссөн юм гончигдорж захиралтай сургууль чи оч би ярьчээд ирлээ. Чи тэр оршил мэдхгүй чи хөдөө явсан их сургуульд орж чадахгүй гинэ. Тэгээд 10 жилээ төгсөөд чи тэгээд цаашаа ямар сургууль явах нь чиний өөрийн чинь зорилго мэдлэг хэрэгтэй. За тэнд ярьж та чи тэг 10 жил очиж сураа. Тэгээд ах маань тусуулаад 1-р 10 жил одоо 1-р 10 жил очиж сураад 8-р ангид сурсан. Тэгээд гончигдорж багштараа хөдөөс яваад ирсэн. Тэгэхдээ тэр үе чинь унаа шуудан гэж явдаг байсан та. За нэг жинс машин гэж задгаа. Тэгээд энэ үед одоо задгаа тийм хүн амьтан зөөн янз бүрийн зөөн ш аймагуудын хооронд та нар мэдхгүй тэр машин жишээ мэдгүй. Тэгсэн тэр тийм машин суугаад явлаа. Тэгсэн чинь байж байгаа дуг нь хараад машин чи явдггүй 7 хоног ирсэн. Улаанбаатар одоо нэг өдөртөө дахиад ороод ичиж байгаа тийм. 7 их сонь байвал 7 хоног ирсэн. Тэгээд яг хөө тэгээд хүүхэд залуу байсан болоход юм ядарч үзэх юм битгүй. Тэгээд 1-р 10 жил сураад тэгэхдээ бүх сургууль байртай, дотор байртай. Байртай явахад гончгор байртай. Намайг очиход байна. Ганцхан жижигхэн сургуулийн ард нэг давхар нэг байр сургуулийн дотор байр гэдэг нэг байшин байлаа. За. Тий. Одоо та нар мэдхгүй шүү дээ. Тийм сургууль байртай сургууль мэдхгүй шүү дээ. 1-р 10 одоо үл байхгүй шүү дээ. Зураг хөргнөөс л харахаас биш яг биднес яг мэдхгүй л дээ. Тийм мэдхгүй. Тэгээ би та нар сонирхуулаад ярьж шүү. Нэг давхар тийм цагаан байшин. Тэр дотор ямар хүүхдүүдэд хөдөөс тэр хүүхдүүдийг сурахад аав ээжийн явуулахыг ер нь дургүй дээ. Хөдөө тэр үед бидний үед чинь багш чинь одоо баг сургуулийн багш нар чинь хүүхдээ өгөөч сургуульд өгөөч гэж морь унаад гуйж явдаг байлаа шүү. Тэгээ би бол гуйлгаагүй яваад очиж сураад тэгээд тэр 10 жил аханхаа тусламжаар 1-р 10 жилд очиж сураад 2 гэр барьж өгсөн. Намаа очиход тийм байр байгаагүй. Тэгээд гэр 2 гэр барьж өгөөд нэг хэдэн эмэгтэй хүүхдүүд байж л дээ. Сурах гэсэн зорилготой. Тий. Нэг 10 хүүхэд байсан. Энэ миний би хоёулынханд гэрт байсан. Урд талын 5 хүүхдүүд сурч ирсэн. Тэр одоо бидний сурах гэж тэгээ чи дотор байрны захиралтай өшөө багштай тэгээ дараа бүх юм хангаж өгнө. Тэр гэрт чинь одоо суунагдчих пишин барьж өгнө. Дулаахан байлах хэрэгтэй бидээ. За бидний чинь сургууль хариуцж байгаа юм байна гэж бодоод тэр ус мусандаа вечиж оруулж өгнө. Биднээс ямар ч мөнгө авахгүй шүү дээ. Тэр дандаа усын зарлаар нэр одоо эргээд бодох нь үнэхээр би их сайхан цаг төрөөд сайхан тий сургуулаар яваад сайн ахтай таарлаа, сайн аав ээжтэй таарлаа. Энэ ер нь их сайхан явсан да. Миний амьдрал ерөөсө гацсан тийм байхгүй. Тэгээд 51 онд тий 2 гэрт сураад тэгээд одоо 10 жилээ төгслөө шүү дээ. 3 жил байран суугаад. Тэгсэн чинь
миний урд жилээс 10 дугаар анги төгссөн хүүхдийг Орос руу явуулаад тэр үед зөвлөлт холбоо тус гэж байсан. Зөвлөлт холбоо тус руу шууд нэг 2.10 жилээс хэдэн хүүхдээ эрүүл мэндийн шалгаал, эрүүл мэндэл байвал өвчин байхгүй. Шууд шалгалтгүй явсан. Тэрэнд би орцсон бас. Миний урд жилийн шалгалтгүй явсан. Эхний жил манай 10 жилийн хүүхдүүд яваад өгсөн ш. Дараагаар нь 2 дахь жилд нь би 2 дахьт нь орж байгаа байхгүй. Шалгалтгүй давхар шалгалт дахид өгөөгүй. Тэгээд сүүлд миний дараа жилээс ихтэй дахин шалгалт авчих гэсэн. Ийм нэг жаахан тий ачтай төрсөн охин байгмаа. Тэгээд зөвлөлт холбоо дуусны Ленинград гээд Петр хаан 1-р хаан гэж байсан. Тэр зохион байгуулж барьсан хот юм байж штэ. Тий. Петр 1-р хаан гэдэг. Тэгээд тэр чих өндөр хаан 2 метр 10 см-тэй өөрийнх нь юу байдгийг штэ. Тэр Ленинград ч анхны тийм гоё хот болохтой чинь тэр Петрограф биш гоё том музей байдаг юм аа. Тийм хааны музей. Тэр хаан амьдарч исэн орд байхгүй юу? Тий. Хааны музей хаан амьдарч ирсэн Петр Первич нь өөрөө бариад өөрөө амьдарч Петрограф гэж бас гоё хотоос зайд мэдээшээ. Тийм гоё. Тэр чинь Самсон алтан эмэгтэй алтан бурхан хоёр эрэгтэй эмэгтэй хоёр алтаар хийсэн бурхан байсан байхгүй юу? Тэгсэн дайны үед ачаад аваад явцсан нөгөө гитлэр чинь. Тийм учиртай шүү. Тийм гоё хотод суурч тэр гоё хотыг үзэж харж их сайхан хот байсан да. Их цэвэрхэн хүмүүс нь их сайн хүн сайтай. Тийм хот байсан шүү. Тэр хотод 5 жил сураад шүдний эмчийн ангид 5 жил сураад Монголын анхны 5 жилээр анхны 5 шүдний эмч болж төгссөн ийм төвхтэй хүн байна. Тэгвэл та анх Ленинград руу явахдаа шүдний эмч болно гэдгээ мэдээд явсан уу? Сколол зүгээр Орос руу сурна гэж яваад өгсөн үү? Гээгүй, хуваар ирэхгүй яах вэ? Хуваар ирнэ Оросоос хуваараа хүлээгээд бас жоохон уртцаа 9 сар гарч иж явсан шүү. Хуваар нь ирэхгүйсэн. Тэгэл хотын намаа хороо гэж байсан. Одоо нэг хотын намаа хороо өндөр байшин байгаа үү? Тэрэнд чинь 2 давхар байна уу? Нэг жижигхэн цагаан байшин. Тэндээс хуваар өгнө. Тэгээд 10 удаа 100 хуваар хүлээлээ. Хуваар нь ирдэггүй. Тэгээд би хуваараар явсан штэ. Тэгээд тэгсэн чинь хуваарлал гараад энэ хүүхдүүд манай 2.10 жилийн 10 төгссөн хүүхдүүд бүгдээр орно үдээ. Тэгээд ингэ түрнээс гараад идэв. Би ангийнхаа нэг охинтой хоёулах нь үлдчихлээ. Хуваар аваад идэг усууд. Хүүхдүүд аваад гараад идэг. Тэр үед юм хаалга маргын тийм байдгүй шүү дээ. Зүгээр өөрснийхөө сурлагаар тэр өөрснөө очоод одоо юу аав чинь дагууч жигдэг юм болно үү? Тэгэл тийм байхгүй. Тэгэл хамгийн сүүлд орлоо. Орсон чинь ингэж эдийн засагч байна. Хуваар хэлж байна. За эдийн засагч байна. Шүдний анги байна. Эмчийн анги байна. Хүүхдүүд аваад дуусч байгаа юм л да. Би нэг тоондоо тийм сайнгүй байхгүй. Нэг эдийн засагчтай зэрэг тоорнууд гэж бодоод. Тэр эмчий чинь авъя, эмчийн анги авъя, шүдний анги чинь авъя. Тэгэл тэр ангид дараа яваад өгсөн. Ленинградд очиод та шүдний ангид 5 жил сураад тэ Монголын анхны 5 шүдний эмчээр ингээд Монгол улсдаа буцаад ирэхэд яг яаж хүлээж авчихсан нөхцөл байдал ямар байсан бэ? Та тэрийг нэг сайхан дурсаж яриач. Намайг бид хэдий явахд дуурсаад гээд нэг эрүүл хамгааллын яамны сайд байсан. Ирсэн чинь өөр сайдтай болчих. За. Тий. Бидний сурах гэдэг зөвлөлт холбоо тус Ленинград 500 өрөвлийн цалинтай тэгж сургасан шүү. Тий. Тэр үеийн Монголын байдал тийм бас тий хүүхдүүдэд эх орноо хөгжүүлэхийн тулд бидэнд цагийн өгч сургаж боловсон хүчний тэгж
бэлдэж байсан шүү. Тэр үед манай улсын удирдагч Маршал Чо болсон гэж хүн байлаа. За орлогч нь Чидэнбал гэж хүн байсан. Юмжаагийн Чидэнбал тий. Туван сайд болсон байсан. Туван сайхан хүн байсан. Тий. Элжин Бямбаяаваа Хүргэн тий. Гэргийн ямаа гэд нүдний эмч байсан. Ийм сайхан ус. Тэгээ биднийг мэддэггүй. Одоо тийм юу ээжтэй. Гинтхэн 5 шүдний эмч гинт буухгүй юу? Тэгнь. Тий. Гэртээ тий буучаад тэгээд шууд маргааш нь цагаа тохироод хэдүү яман дээр очино үдээ. Тэгнь. Тий яман дээр очин чинь Туван гэдэг сайд хүлээж авлаа. Оо ямар сайхан юм бэ? Би ч одоо мэдэхгүй байсан. Та нар ийм сайхан шүдний эмчнэр төгсөөд ирнэ гэж. Тэр одоо нөгөө хүлээлчин тэр мэддэггүй хэлдэггүй байсан юм болов уу? Тэгээ нарийн мэддэггүй байсан шиг ба. Тэгээд айгүй баярлж исэн Туван сайд. Оо ямар сайхан юм одоо ус одоо маш хэрэгтэй мэрэгч шүү Залуу боловсон тий боловсон хүчнтэй боллоо гэж айгүй баяртай хүлээж авч исэн тий. Тэгээд бидний шиг хуваар өгч исэн да. За тий. Ажил амьдралынхаа гарааг та яг хаанаас эхлэв? Ажлын гараа явах бидэнд хуваар өглөө. Миний нөхөр чинь одоо би чинь нөхөртэй сургууль төгсөөд нөхөр шин ингээд сургууль ажил шин ингээд бүх юм шин болчихж байгаа юм дээ. Тэгээ миний нөхөр циркийн цэрэнд орж сүүлд гавьяат болсон ийм хүн байлаа. Монгол улстай арслан тоглуулсан зэрлэг амтны араатны хаан арслан цирктэй Монголдо анхудаа тоглуулсан ийм хүн байлаа. Арслан тоглуулад шууд усаас дээд цалаас гавьяат шууд өгдөг байсан. Өгсөө манай нөхөр тийм хүн байсан. Тэгээд тэр маань хөсөлдөөд би тэр хүнтэй чинь урлагийн хүн байна, ихч гоё хүн байна. За хөдөөний нэг мөө тий хөрхийн нэг мөө шаруухан чи яаж одоо тоохов дээ гэсэн маягтай. Би суухгүй гэд хэлээд явсан байхгүй юу? Нөгөө хүн чинь сууй 10 дугаар ингээд төгсчлээ шүү дээ. 10 тэр үеч одоо тий гэрлэгч яардгийн байсан байлгүйдээ залууч. Би юу гэж тий гэрлэгч яарах вэ тий өнч сургууль соёлоо төгсөх хэрэгтэй бид тийм ээ. Тийм учраас үгүй гэж тэгээд явчихсан. Тэгээд ажил маань тэгээд миний нөхөр надад өнөг тэгээд дараа нь зөвшөөрсөн л дөө. Салахгүй болоход шүү дээ. Хүн суугээд дагаад чинь одоо тэгээд салахгүй болоход өөрөө ирэхгүй тэгээд суудаг юм байл л да. Анжилт. Тэгээд тийм сонин түүх би. Тэр миний нөхөр тэр намайг 10 дугаарыг төгс хүлээгээд ирсэн шиг байл л да. Нэг л харсан. Би тэр хүнээс сайн танихгүй. Тийм хүн чинь тэгээд суугээд дагаад идэв юм байл. Тэгээд энэ цаанаасаа тийм байсан юм. Тэгээд би үгүй гэчээд яваад гисэн. Тэгээд нэгдүгээр курстэйсэн чинь цирк ингээд яг циркийн тоглолтод Оросд тоглоно гэд зөвлөлт холбоод бас тоглолт хийгээд манай нөгөө үг хүлээсэн хүн чинь яваад өгчлөө гинэ. Баярлалаа зүрдэг байхгүй юу байгаа нь. Зөв. Миний нөгөө цаашаа тоглолтоор явж би нааш нөгөө үгэн санаанд гинт орж байгаа байхгүй юу. Би чинь тэгээд дугаа яваад өгөхгүй. Тэгээд үгэн санаанд заашгүй дээ. Баярлалаа. Нөгөө хүн чи байхгүй. Тэр хооронд би амарчаад ингээд буцаа сургуульд явна. Байвал одоо тэр хүн чинь одоо үгээ нэхэлдэг. Бас бодож байна. Тэгин штэ. Тэгин. Тий би хариу үгүй явчихсан чинь. Тэгээд нутг руугаа явлаа ирээд амралтаараа ирчээд нутг дорнот руугаа яваад амарчаад ингээд ирээд юм humаа бэлдээд явах нэг 5 хоноод явна гэж ирсэн. Нөгөө хүн чинь манайх яаж бичшээ. Би өнөө багш ахын дээр байж байгаа хгүй. Багш ах маж байхгүй. Аханхаа байхгүй ганцаараа ирж аханхаа байшинд байж байгаа л тэгэл ах маань ирээгүй л ийсэн. Манай хаалга ингээд онгорох байсан нөгөө хүн чинь нэг гутал мотлыг айгүй цэвэрч гоё хүн байхгүй. Нэг гутлаа арч нэг үүдэн дээр нэг хүн ирлээ. Гэдгийг мэдэрлээ. Ингээд харсан яг нөгөө хүн. Тий цогчдөг ба. Өнөө би уурчихгүй, үгийг сонсохгүй. Тэгээд явна гэж баярлж ясан хүн чинь нөгөө хүн харагчсан. Гэт дотор боо. Нүүр улаагаад уурчихгүй гэж явж исэн. Уурчихгүй явчихна гэж бодож исэн. Яг ороод исэн чи яст. Айгүй юу болчихгүй.
хүн ажиглаагүй л бахад зүгээр миний нүүр зүгээр часуулаа болсон баха. Нөгөө халуургож явцсан. Ууцгүй гэж баярлаад явах гэж эцэр нэг 5 хоног явах гэж эцэр яг ороод иж байгаа байхгүй. Нэг манай нөгөө тим сони битэрийн түүх байдгийн штэ. Тэгшин чинь за шүйд болоо саа яваа тоглолтоор яваад ирлээ хэдэн гот тоглоод ирлээ. Өнөөхөө сонсон чинь байхгүй. Цаашаа явуул нүзгээд нэг гас нэг л үг хариулсан байх. Тэгэл нөгөө хүн чинь тэгээ надтай уулзчихад яваад өглөө. Ашгүй тэгээд нэг яваад өгдөө гэж бодоод баярлаж ийсэн. Маргааш 10 цаг болсон чи яг ороод ичээ нөгөө хүн. За тий нөгөө хүн чи яг ороод ичээ. За би чамд үг хэлсэн. Хүлээж гэсэн үг хэлсэн. Ханжиг гэсэн үг хэлсэн. Чи байна. Нэг заал гэсэн үг хариу өгч гинэ навдаг шууд. За юу над ямар ч бэлтгэл байхгүй. Тий юу хэлхийч мэдэхгүй байгаа юм чинь. Хариу өгч. Чи саагсан хариу л өгч гэд ингээд таг болчихсон. Нөгөө хүн тэгээ ярих чинь байхгүй таг болчихсон. Тэгсэн чинь намайг таг болох яваад өгнө нөгөө хүн чи яваад өглөө. Дахиад маргааш ороод ирдэг. Нөгөө хүн чинь за одоо яадаг вэ бодлоо. Шалхаа болээ нүн чинь одоо яадаг вэ одоо цаана сургууль чинь юу зөндөө анги байжээдэг. Тий өнчин хүн хариу өөх юу байхгүй тийм ямар ч тийм юу алга. Тэгээд шүнжин бодож хонлаа. За энэ хүн урлагийн хүн гой сайхан хүн. За би чинь одоо амьдралын байдаг яах вэ гэдэг нөгөө бүгдийг бодоо тунгаагаад бодлоо шүү. Тэгин за хэлээс нь өөр болно мэдээ. Үгүй хэлээ бас нэг өөр болно мэдээ өөр хүн тий. Бодож ухаанаа тунгаж үгүй гэсэн үг оллоо. За тий үгүй гэсэн үг оллоо. Үгүй яах би сургуулаа төгсөх хэрэгтэй шүү. Тий. За үгүй гэсэн үг болчихвол нөгөө хүн чинь юм байлдаж өгөөл над шүүшчлээ. Үгээд тэгээ үгүй гэсэн үг хэлээд явъя даа гэж бодоод тэгээд тийм үг орж байгаа шүү дээ. Та сургуулаа төгсөх гэдэг. Сургуулаа төгсөх гэдэг гол нь тий гол сургуулаа төгсөх гэж байдаг. Нөгөө хүн чинь чи хүлээж гэсэн үг хэлгээд ингээд идэг. Сургуулаа төгсөе та ямарсан сургууль төгсгөл болох байх гэж бод. Тэгээд дугайлгац юурд юм яриаггүй. Тэгээд багцаа дээр гаргаж такси оллоо хоёроо такси олоод гаргаж өглөө намайг багцаа дүртэр дуурдгаа. Дуурах гэсэн үг гэсэн үг хэлэх гэсэн чинь болдгоо бас гардггүй. Бүр гайхаад одоо яах вэ? Хэлмээр байдаг гардггүй болдгоо. Тэгээд багцаа дээр очиод тэр үе чинь удам судраараа нөгөө хүүхдүүдэд гаргаж өгнө шүү дээ. Тийм байх шүү дээ. Одоо зүгээр шамдаа барил ганцаар өгөөл явуулчихдаг болсон байсан. Тий. Тэгээд ингээд багцаа дүүр өнө гаргаж байгаа ус пик дүүрээ. Тэр гаргаж байгаа ус тийм олон байдаг байсан байхгүй. Тийм хүндтэй гаргаж. Намайг өдөө тэр хүн ганцаар ахч байхгүй хамаатны урсууч байхгүй. Тэр хүн л гаргаж өгч байгаа юм. Тэгтээ би тийм хариу өгөхгүй дийдэг. Тийм сонин амьдрал байдаг юм байлээ. Та тэгээ үгүй гэж хэлээг нь баг тэр хүнд илүү хүлээлт үүсгэсэн юм шүү. Тэгээд заавал үг авах гэдэг байхгүй. Тэр хариу хэлэх хэрэгтэй байхгүй. Үгүй юу заа гэдэг хоёр үгний нэгийг хэлэх ёстой байхгүй юу? За болно гэхэд би нэг үг хэлнэ гэдэг баслаа. Үгүй гэдэг үг бас нэг тэр хоёрын нэгийг хэлэх ёстой байхгүй юу? Тэгээд үгүй гэдэг үгээр олцоод тэрийг л хэлчихсэн чи хэлж болдгоо. Тэгээ хоёулаа зогсчихлоо. Тэгсэн чинь нөгөө 15 минут өмнө дохоо өгдөг шүү дээ. За тий. Вагоны зохоо өгнө шүү. Тэгш яг дохоо өглөө шүү. Тэгтээ зэрэг л одоо хэлхээс өөр арга байхгүй. Тэр хоёр үгийн нэг л хэлэх ёстой байхгүй. Тэгээ хэлхээс өөр арга байх. За битээ хүлээгэрэй хэлээ таялаа. За. Битээ хүлээгэрэй хэлээ таашин шүү. Нөгөө хүн нэг биш нөгөө хүн алга болчих. Багтаал дээр алга болчихсон. Алга болчих. Нөгөө ганц гаргаж байгаа хүн чинь алга болчих. За.
За гайхаа жаахан ингээд зогсчихлээ. Өөрөө байх юм чи намайг гаргаж өгч жаахан зогсчих. За жаахан байсан чаад. Өнөө 15 минут биш бас нэг ганц 2 минут байж. За гэж. Нэг хас нөгөө их түргэн өдрийн төв баг дэрэг зогсчихно. Нөгөө чинь тэгээд би дугаа зогсчихсон. Одоо тийм үг хэлсэн чи юу дуурах байдаг. Баяртай ч байхгүй. За яах вэ? Дахин нэг жил хүлээ чамаг. Гэж хэлчихэд баяртай ч яах. Баяр яваад л өгсөн. Биш баяр өгөндөө баярлчаад нөгөө битий хүлээгэрс үг хэлчихэд шууд могон дөрөөр ороод нэг баяр өөрөө баярлаад байгаа байхгүй. Таваа сургуультаа сурах гэдэг шүү дээ. Сургуультаа сурах гэдэг. Нөгөө хүнд л татагдаад байдаг. Тэгтээ бас сургуультаа сурмаар тий. Тэр хүнд тийм сэтгэл мэтгэл байгаагүй. Тий тийм татагдах юм ерөөсөй байгаагүй. Хэрэг татагдах юм байсан бол бас өөрлөлтөө тийм ээ. За тийм. Байгаагүй огт байхгүй тийм хайр сэтгэл өөгч байдгүй байлээ. Тэгээд хэлсэндээ баярлаад вагонд ороод тэгээд суугаад яваад өгсөн. За тэр хүний чинь мартсан тийм ямар ч юм байхгүй тийм сэтгэл байхгүй шин байхгүй тийм. Яаж тэгээд өөр юм болгож чадав тэр хүн? Танаа хань яаж таныг ингэж салахгүй юм чи салахгүй байсан. Дахиад тэгээд 2 дугаар курсээ сурна үдэ. Тэгж тэр 2 дугаар курсээ төгсөн чинь тэр үе чинь юу яадаг байсан байх вэ? Өнөө улс чинь мөнгө ягаад жид болгон хүүхдүүдэд явуулдаг байсан болоод 2 жил нэг явуулнаа гэж. Гэлүүн Биднээс Монголд нутаглуу тэр зарлалыг өгдөг. Тий. Тэгээ 2 жил 2 дугаар курсээ төгсөн чинь явуулдаг. Тэгээ тэндээ амарсан. Яг мөнгө өөрснөө мөнгө төлөөд яваад гэж. Тэгээд нөгөө дөрвөн охин байгаа ш. Нэг эрэгтэй хүнтэй. Тэгээ 2 охин маань нөгөө 2 охин маань араа амьдрал гайгүй аав ээж байсан болохоор аваад явчлаа. Нөгөө уртнаас ингэж эмч нэгдүгээр эмнэлэгт ажиллаж ийшэндээ та сонссон байж үгүй түүх мэднэ штэ тийм ээ. Усууд цэрэн долон уртнаас Мая ийм нэртэй 4 охин байлаа штэ цэрэн. Тэгээд хоёулаа тэнтэй амарлаа. Тэгээд тэнтэй намар сурч 3 дугаар курстэй орчоо. Бас хэдэн жил болцсон. Дог болчихсон юм байлаа. Тийм. Амьдралдаа ороод орсынхаа амьдрал тасаад ингээд хэл мэлтэй болоод тийч сургууль шал өөр болчихсон юм байлаа. Анхлаа очиж байгаа бодлоо тэгээд намар явж исэн чинь орчоод хичээлдээ суугаад 3 дугаар курсээ чи эмнэлгийн хичээлүүд их сонирхолтой болдог шүү дээ тийм ээ. Мэргэжлээ хийгээд мэргэжлийн хичээлдээ ороод ирэхээр айгүй сонирхолтой болчихсон. Эхний 1-р оёж унаар антомоос эхлэж хүнд штэ. Хамгийн хүнд хэцүү 1-2 дахь курс. Тийм 1-2 ангитай антом гэдэг чинь одоо антомын шалгалт өгсөн ч одоо бараг нэг цолгон болсон тийм болдог гэдэг оюутан багт ярьдаг биш штэ. Их хүнд. Тэгтээ биднээс залуу байсан болохоор антомын дандаа чийжлэн үдээ. Тийм. Энэ хонхор тим нэртэй дандаа чийжэл сур штэ. Тийм. Толгой залуу байсан чинь толгой сайн тогтно үдээ тийм. Тийм антомо би сайн өгөөд гарчлаа усын шалгалт өгдөг 2 дугаар. Одоо энэ тэгдэг. Одоо Монголд бол адилхан. Ер нь бол 1-2 дахь курс, Кубад ч гэсэн ер нь 1-2 дахь курс нь хамгийн адилхан. Тийм хамгийн хүнд тийм. 3 дахь курсээс болохоор илүү мэрэгжлийн хичээл ороод ирэхдээ сонирхолтой сайхан болдог ийм гоё байлаа. За тийм нөхөртэй байлаа. Тэр нөхөр маань тэгээ салахгүй байсан да. За салахгүй 2 дугаар курст байж исэн чинь намар нэг чирхэн ажаалагт амьдсүрэн за баярныхаа хичээлдээ суучаад ирж явсан чинь нөгөө манай нөхрийн нэг дур ажилдаг ажаалагч хүн байсан юм амьдсүрэн та нар мэдхгүй хаа мэдхгүй. Тэр зогсчих юм. Манай баярныхаа та. За за сайн байна уу цэрэ мэрэ гэж бүр зогсчихно. Сайн гэдэг нутгийн хүн харахад бас сайхан санагдав. Тэгээд орууд байртай орууд дагаад яасан ч цэрэнд орж би тэр энэ Москвад ирсэн 10 сарын курс ирсэн. Манай нөхөр хэлж байгаа цэрэнд би тэр 10 сарын курс ирсэн.
цэвэрхийн курс хийсэн 10 сар шүү. За. Тэгээд цэндор чам захаа өгөөрэй. Үнэ би ч бүр марцчихсан шүү. Тэг захаа өгөөрэй гэсэн шүү. Ингээд чиний захаа ингээд авчиж өгдөө шүү чам. За чи уншиж яа чи заавал хариуг бичээрэй. За. Тэгээд явчихлаа. Тэгсэн чинь би бичлээ сайн байна уу? Яг удаа хариу бичээрэй гэсэн чинь адарс байна. Сайн байна уу? За ажил төр юу аа? Зүгээр таньдаг үний захаа бичихгүй юу? Тэгсэн чинь тэрнээс хойш хоёулаа захаа биччихлээ. Тэгээд таньдаг үнээрээ биш. За сайн байна. Москваас оны сайхан юу вэ? Тэгш тэр хаврын 4 сар хойдны жилийн хаврын 4 сар нөгөө цэнд орч чинь Ленинградад бас нэг сарын курсын юу хийнгээд дадлаг хийнгээд хүрээдирлээ. Тэр хүн чинь зүгээр тантай ойрхон байх гал курс сонирхол курс хөтөлтөд яваад байсан юм биш үү? Үгүй тий одоо хандлах тийч одоо хүний хань тийш шууд юм ээ. Тэг дагдаг юм ээ бүр өөгүй лавл маны нүгэр тэгсэн. Тэгээд одоо тийш аль болохоор өөрөө үгээ хэлсэн байгаа шүү. Өчөө нэг жил үгээ яа гэсэн үгээ хэлсэн. Тэгээд тийш надад зориг байна шүү. Тэр л хүнтэй хандлаа суу гэсэн зориг байгаа байхгүй. Тэр цаам чинь зөндөл усууд байгаа бид тийм ээ. Тэгээд зорилгоо биелүүлэхэд тэр хүн чинь дагаад явж тийш. Тэгээд тэр чинь өөрийнх нь зорилго л байгаа. Бас одоо тэр надтай бас нэг харьци тэр үгний хариу авах гал дагаад тийш. Тэгээ нэг сар юу яалаа. Нөгөө дамтын сүрэнтэйгээ хоёулаа ирээд нэг том зорчтууд тэр усаас мөнгө төлж тэр хоёрын чинь бүгдийг усаар төлдөг биш шүү дээ. Гүүрч явсан хүн ажиллан, оюутан хүн ажиллан дандаа чаж авдаг. Тийм сайхан нийгэм байсан шүү. Тийм сайхан нийгэмд амьдэрсэн шүү. Зэрэг чинь. Тэгэл яг хөө тэгээд нэг сар эртээ юу яач. За дахиад явах болоо. Тэр яг зүгээр сайн өдрөнд зурж хоёул өнөө битргог мод нөгөө хоёрс намаа дагуулад гуруулаад тэр альбом дүрм зураг байдгийг одоо дагуулад хэдүүлээ явуулаа нэг радиг үчинд хэдүүлээ яваад тэгтээ ерөөс нөгөө үгээж би мартчих зүгээр танил усуу сайхан танилуд яваад яг багтаа тэр очи явлаа нэг сар болоод Москвараа яваад би гаргаж өгнө үед одоо сайхан танилуд чи Тийм. нөгөө үг шиг марцчихоо юу ч үлээ тэгээ зүгээр сайхан танил. Тэгээ багтаад дахиад очлоо. Гаргаж өгдөөс би Москваг Монголын багцаад Москвагийн тийм би тэр яриу тэр дандаа багцаад тэр болдог. Бас нэг 15 минут хэрэгтэй болж ирсэн. За цэрээ нөгөө үгний хариу гэдэг байгаа да. Дахиад оо. За. Нэг жил хүлээсэн биш. Дахиад нэг жил хүлээсэн. Үгний хариу. Одоо тэгээд хэлэх хэрэгтэй. За яах вэ? Одоо бодлоо. Тэрийг зур 1 минутанд бодох хэрэгтэй болж байна. За яах вэ? Энэ хүн салахгүй байна гэж бодоод. Юу яа. Одоо бодож байгаа цаа гэж хэлээ. За яах вэ? Чи чадвал гэж байгаа. Бас чи чадах юм бол хүлээж да. Хүлээж бай да. Нөгөө тийм л үг сонсоход байгаа хүн чинь чихтэйхэн баярлаад намайг сайхан тэрч авч хацар дээр минь үсч яваад баяртай гэж баяр яваад чи. Миний нөхөр би тэгж олцсон нөхөр шүү дээ. Тэгээ заа гэсэн хүн чинь одоо яг тэрнтэй ингээ захаа магаар харчаад тэгээ сургуулаад өгч. Бас сайхан юм байдаг. Их хайртай байсан надад үнэхээр хайртай байсан хүн байлаа л би хүний тэр дотор орж үтсэн биш. Тэгээ салахгүй яваад байсан. Тэгээд тэр нөхөртөөгөө суусан та. Тэгээд тэрнтэйгээ 20 жил суусан та. Ханьсан та. Нэг гэрт ороод. Тэгээд тий бас залуугаараа явсан та. Тийм түүхтэй. Тэгээд миний ажил үл яах вэ тэгээд усад эмч байх юм шиг ажил үл тэгээд шүдний эмчээсээ тэгсэн яг төгсөж ирөө 56 51-ээр 56 төгсөж ирэл тэгээд шүдний хэмч 3 дугаар бишээ ям хүлээж аваад өгнө шүү. За та юу хийх вэ? Ямар мэрэгжил одоо тэр ямар сайч шүдэнд одоо тийм олон мэрэгжил байдаг бас дотроо тийм олон байдаг бас мэдхгүй шүү дээ. Тий. Тэгсэн чи би инглээ. Би мессасл дуртай. Би эрүүн нүрээр ажиллана гэхгүй юу.
Тэгээ хөөрхөн яамны сайд намаа миний санаачлагаар 3 дугаар имлэг гэж байсан. Өнөө мундаг шагдан сүрэн мундаг ич орлоогоо та нар мэдэн шүү. Төөхөй тэднүүшийн ажиллаж ирсэн мундаг 3 дугаар имлэг намайг эрүүн нүрийн мэс засалцаар өглөө. За. Тий тэндээс ажил ихсэн шүү. Тэгээд тий 7 сарын хэднээс эхэлж байгаа наадмын өмнө хоёр авч байгаа байхгүй. Манай нөхөр хөөцөлдөд хөдөө явуулаагүй миний хааны болсон хүн байгаамаа. Цэрэн гэдэг хүн. Тэгээд яаман дээр очиж бүр яриад тогссон байсан. Тэгээд надыг ердөө тийж хөдөө мөдөө тийш явмаар гээгүй. Миний нөхөр яриад надад тогссон байсан байхгүй. Тэгээд ердөө саад байхгүй. Тэгээд 3 дугаар имлэгт очлоо. Дипломаагүй гэд нэг сайхан бүрээ түүхэн сайхан Улаанбаатарсан нэг сайхан хүүхэн намайг үжигж авлаа. За. 3 дугаар имлэгийн дараг гэд. Тий сайн байна сайхан үжигж авлаа. За маргааш ажилдаа ороороо гэж намайг. Тэгээд маргааш ирээд ажилдаа орсон. Тэгээд тэнд ажиллаад нэг удаагүй. Мессаж бас нэг эрүүн нүрнийхээ өвчтөн бас үжиж байна. Цөөхөө дагаад нэг хагалгаа магалгаа хийж ингэж байсан. Нэг тий өөр суурим хийжсэн чинь 10 сарын 16 болсон чинь эрүүл хамгаалах юм тушаал хүрээд ирлээ. Хүүхдээ эмчээр ажиж, хүүхдийн шүдний эмчээр ажиж гээд. Тэгтээ хүүхдийн больниц гэж байсан. Тэр үед ихний ялгч гэж байгаа хүүхдийн больниц. Хүүхдийн больницын дэргэд хүүхдийн амбулатор гэж байсан. Тэнд шүдний эмчээр очиж ажиллана намайг. За одоо яах вэ? Ямны тушаал. Тэгээд тэнд очсон чинь нэг Оросууд нар ажиллаж ирсэн нэг ганцхан ийм жижигхэн боор машин, нэг сандал мандал байлаа. Өөр юм байхгүй. Тэгээд тэрнийг л одоо догчуулж янзлаад ямамтаа юу яаж байгаа л тэгээд ажил ихсэн байхгүй юу. Тэгээ хүүхдийн шүдний эмчээр ажиллаж ирсэн чинь 60 он хавцаа энэ шүдний анги нэгжсэн. 3 жилээр төгсөхөд яаралтай Монгол шүдний эмч хэрэгтэй болж байна да. Тийм ээ. 3 жилээр төгсөх баг эмч нарыг аваад тий ажиллаж ирсэн баг эмч нарыг шүдний ангид өөрснийх нь хүсэлтээр аваад ингээд 3 жилээр төгсгсөн шүү дээ. Би багшлаа намайг багшуулга гинэ. 3 дугаар имлэгтээ намайг эргээд амбулаторид нь ажиллуулад багш болгоод багшаа хийгээд өшөө 10 ор өнөөх сургалт хэрэгтэй боллоо чи эрүүн нүрийн тасаг ор хэрэгтэй болж шít. Би юу үзүүлэх яа? Нэг 10 ор яамнаас 10 ор мессажын юунд эрүүн нүрийн 10 ор би бодож өгөөд тэгээд 61 онд байна уу да намайг багшаар ажиллуулад цагийн багшаар амбулатороо үзээ цагийн багшаар ажиллаад 10 орон дээр операшн хийгээд их олон ажилттай байгаа. Тэгээд би одоо илүү цагийн мөнгө л авчихсан шин. Гişээ заасны цаг мөнгө. Тэр одоо давхар ажил хийснийг одоо эргээд бодоод байх нь ямар ч мөнгө аваагүй гэдэг шүү дээ. Тийм сайхан байж тээ. Тэгээ шүднийхээ эмчийн цалингэл аваад тэгээд яг цагийн танарт багш ангид багшсныг цагийн мөнгө өгч байгаа. Та нэг уруул тагнаас тэрхий хагалгаа анх хийжсэн шүү дээ. Тийм. Та тэр талаараа нэг ярьж өгөөч. Тэр одоо уруул тагнаас тэрхий хүмүүс тухайд хэрэг хүмүүс байсан. Тэгээд хагалгаа баг та миний олж мэдснээр бол баг анхны хагалгааны нэг шүү дээ, тий? Анхны хагалгаа тий. Хуучин бол яг өнөө том мессажлууд л оёд өгдөг юм байлээ. Аха. Тэгээ одоо мессаж ичорлоо гоо энэ байж та одоо ерөнхий мессажлууд байж төдөө гадаагүй бас байж тэднээс л нэг битүү нэг уруулыг ойж өгдөг байсан байхгүй юу? 61 62 оноос багшлаад ирсэн нөгөө ортой болсон. Тэгээд нэг зөвлөх хийсэн сайхан зөвлөх. Ленинград манай сургуулийг төгсөг Павел Борис Павлов гэж. Тэ Павлов гэж сайхан зөвлөх багш их сэргэлэн сайхан зөвлөх багштай ажиллаад тэрнтэйгээ хоёулаа нөгөө уруул тагнаа гэж хийж эхэлсэнтэй. Тэгээд тэндээс эхэлж тэр уруул тагны яг мэрэгжлийн хүний гарт орсон. Тэгээд тэр чинь одоо номоо уншин бид сурсан болгоод байна мэдв.
Тэгээ оюутан хүн чи тийм юу уруу тагны хийж сурахгүйс. Тэгээ. Нөгөө зөвлөх багш маань Орсын зөвлөх багш маань надад тэнтэгийг хийгээд миний гараа аваад ихэлсэн. Тэр багштайгаа хийж апресаа хийгээд багшийнхаа лекцэн давхар суугаад оюутантайгаа цуг. Ингээд тэр хүн надад их юм өгсөө. Тэгээд би ч одоо дажгүй сайн юмч болсон шүү. Тэр их суур сайн давгичсан. Тэгээ багштай зөвлөхтэй тийм ээ. Тийм. Тэгээд ортой бүх юмтай болчихж байгаа. Тэгээд залуу байсан бол бүгдийг амжуулж байгаа. Тэр хооронд чинь 3 төрөлд байна гэдэг. Би 3 хүүхдээр үчиж байгаа шүү дээ. Тэр хооронд чинь тий. Тэгээд нөх хүүхдүүд маань жижиг. Эргээд бодох нь ер нь ямар их амжилттай их ажлын дунд явжээ гэж бодоод байдсан шүү дээ. Тийм. 60 онд тэгээ та багшлаад, эмчээрээ ажиллаад ингээд яг клиникийн эмнэлзүүдээр бол нилээ одоо хэдэн жилийн туршдаа шүдний эмч тэгээд яг эрүүл мэндийн хүүхдийн шүдний эмчээр 8 жил ажилласан байдгийг би одоо түүхэн эргээд бодсон чинь 3 дугаар эвлэгтээ бас шүднийхээ эмчийг хийсэн байдгийг. Тэгээд тий ерөөсөө би 60 хэдэн оноос л эрүүл нүрээ бариад эхэлсэн байгаа үү тийм ээ. Тэгээ бараг л тэгээд 30 40 жил эрүүл нүрийн хийсэн, эрүүл нүрийн хэмжээстэй эмчээр ажилласан. Тийм төвхтэй. 8 жил чамаа хүлээсэн гэдэг бас 8 сургуулийн 8 дугаар ангид л харахгүй намайг. За. Тэг би ийм хоёр бүдүүн үстэй байхгүй үс гэж. Тийм бүдүүн үс гэжтэй ийм охин байсан байхгүй. Тэр үсэнт чинь болсон шүү гэдэг байгаа. Тэгээд 8 жил чамаа хүлээсэн оюутны сургуулийн 8 жил оюутны сургуулийн хүүхдүүд чинь явуултай юм шүү дээ. Тэгээд холоос хараад байсан чамаа. Тэгээд оюутны 5 жил 8 жил хүлээсэн. Тийм хүлээсэн хүн ховроо хаа. Тийм. Таны толгой сэрэг, ийм саруул, цэрэглэн цовоо байгаа чинь таныг дандаа шин юм сурах хүсэл эрмэлзэлтэй чинь холбоотой юм шүү. Та юу гэж бодож байна? Гэхдээ ерөөсөө сур чи одоо унш гэж намайг ингээд цаанаас шаардаад идэв шүү дээ. Гэхдээ шаардаад идэм байлгүй. Facebook-тэй те? Facebook-тэй. Facebook-ээр зүгээр чигтэйх хүнийг уруу татаад байгаа ш. Facebook-тэй ч хой. Нөгөө охтууд өөрийнхөө зарим охтуудыг тэгээд Facebook хараач наа чи их гоё юм байна шүү дээ гэдэг байгаа ш. Шайхын минь орж үзэх хэрэгтэй байхгүй Facebook. Их чухал байна шүү дээ. Тэмдэж би одоо их юм авч байгаа шүү дээ одоо. Facebook-д ороод удаагүй нэг жилд болчихно. Учир нь олохгүй байж чинь одоо учир нь одоо улам гоё болоод байна шүү дээ. Одоо яадаг чинь. Таны бодлоор одоо ингээд хүн боловсралтай байх тусмаа өөртөө одоо оюуны хөрөнгө оруулалт хийдэг те тэгэнгүүтээ илүү нөгөө нэг одоо хөгшрөхгүй байх боломжууд нь нээгддэг үү? Хөгшрөхгүй байхыг ном сайн уншил гэж хэлээ. Чи харин төвдөд дандаа чийжэр ном уншдаг шээ. Төвдлээ. Тийм. Тэр чинь одоо шалгаад үзсэн чи тэд чинь одоо хамгийн мундаг байна гэж шээ. Ухаан. Тэгэхээр энэ толгойтой байна сайхан ном энэ ухаан сайн юм авал гэдэг хэдий чинээ толгой руугаа юм яа ухаан чинь өшөө сайн байна гэж хэлж. Хэдий чинээ одоо энэ хүүхдүүд ном уншихгүй шүү дээ. Энэ тий хөгжихгүй байхгүй. Биднээс одоо тим их ажилтай манай нөхөр тим хүнд ажилтай би ч гэсэн тим би хүнд ажлын дундуур явсан байгаа. Тэгэхдээ биднээс тэр зохиолын номнууд тэр үед зохиолын номнууд их байдаг байсан те. Манай хэдэн зохиолч төөрхий зайлшгүй тий чадлагаа харин үргэлжилсэн зохиолын номнуудыг их уншдаг. Одоо биднээс одоо нөгөө Орс манай хоёрс хоёулгнаад байдаг шүү дээ нэг үе чинь. Тэгээ Орсын нөгөө одоо би чинь Орс төгссөн болгоно Орсын журнал мурнал бүгд уншин шүү дээ. Одоо мэрэгжлийн өөрсгөө журнал мурнал захаад шүү дээ. Тэгжээ чинь одоо энэ толгоо юу яаш та ганц сурах бичиг уншаад оюутанд хэрэггүй шүү дээ. Тийм сандаа шин юм авч ярьж өгдөг. Оюутан багшлагч нь их хэрэгтэй мэлээ. Тийм байх үү чи багшлж үзсэн гэсэн мэт. Багшлагч нь байна. Хүнд юм ярихын тулд өөрөө их мэдлэг хэрэгтэй мэлээ. Өөрийнхөө мэдлэгийг бас зэгцэлж өгнө. Зэгцэлж өгнө. Мэдхийн тулд хүнд ярихын тулд их юм унших хэрэгтэй юм байлээ.
тийм байл шүү. Тий. Бас багшлах бол Үнэхээр надад бол хөгсөлтөн төр байдгүй шүү дээ. Жил болгон маш олон шүдний эмчнэр төгсөж байна. Бидний шүдний эмчнэр маш олуулаа болж байна. Тэгээ одоогийн байдал танд ямар санагдаж байна? Их л олон эмчтэй болчих юм шиг санагдаад сайхан мэрэгжсэн шүү дээ манай мэр. Тий. Тий. Яагаад би энэ нүүрний эмч учраас нүүр толгойн эмч учраас их л сайхан мэрэгжлийг авсан эмч өөрийгөө тэгж боддог. Тий. Хүний нүүр гэдэг чинь хүний тол эрэхтэй байхгүй юу? Тол эрэхтэй. Тийм учраас биднээс би тэгээ хэдин эмчнэрийн урлаган дээр тэгж тол эрэхтэй юм аа. Нүүрний эмч байж муухай байж болохгүй гэж яшин чи наадын үгс их гоё байна. Муухай байж болохгүй. Нүүрний эмч усууд муухай их гоёороо байх хэрэгтэй гэдэг. Тийм яриа явчихлаа тий гоё чи. Таныг анх одоо шүдний эмчээрээ ажиллаж байхад багаж яг өнөөдрийнх шиг бол байгаагүй штэ. Тэгэхгүй яг боор маш байхгүй мэдүү. За ямар байсан? Жижигхэн нэг хөл машин байлаа нэг жижигхэн хөл машин. Нэг ойдлын машин шиг. Би хараа хөл машинаар нэг ажиллаагүй. 3 дугаар эмнэлэг хүүхдийн юу нэг Оросууд ажиллаж байсан бодоод Орсын овоо нэг энэ ганц гоцгор мэдэн ганцхан гоцгор тэгээд тэр нэгээр юу ягаал бас нэг загалгаанаар ажиллаж би хөлөөрөө нэг ажиллаагүй. Уртнаас эмч мөн доронцод хуурсан хөдөө явсууд бас машин юу байшл гэж хэлээ. Хөлөөрөө ажиллаж байлгүй. Тий. Тэгж жагаад сүлдээ аянтай ус манд хөгжөө тэгээд юм авчиж өгөөд хөрхөө орсол авдаг гэж штэ бүх юм шүү дээ. Та нар бол одоо ёстой жинхэнэ гоё юун дээр ажиллаж байгаа штэ сайхан байна. Дэлбэг тий. Өөрийгөө л сайн хичээл намаа сайн хийгээд өөрийгөө сайн боловсруулж чадах юм бол тий. Өөрөө сайн хичээх юм бол та нарт одоо дутаад байх юм байхгүй байна. Мөнгө сасаа дутах юм алга байна. Бидний үшид ганц төгрөг аваад бас шоронд орно шүү дээ. Бид ганц үзэг авсны төлөө шоронд хийжсэн шүү. Тийм нарийн чанга байсан дөө. Тий та нар бол одоо мөнгөтэй байна, юмтай бүх юмтай сайхан цагт ажиллаж байна. Одоо нэмчнэр маань баяртай байдж шүү. Өө би шиг ганцаараа би тавуулаа байсан чи ямар олон болчихоо гэдэг гайхаад бодоод хэдэн мянгач болчихж байгаа бид ямар шат хой шүдний эмч чинь их олон бодоод дээ шүү гэдэг мөнгө төлдөө тэгдэг ярьдаг байхгүй юу. Энд болох юм уу чинь бүгдээрээ шүдний эмч очих гээд шүү тэгээд сонирхож ярьж идэв би тийм. Та залуу эмч нартай хэлмээр үг байна уу? Одоо хэлэр үвэлгүй яах вэ? Та нар мань сайхан ажиллаад ард түмнийгээ сайхан ирүүлж тий ер нь тэгээд шүдний өвчин их шүү дээ. Ингээд би үнэхээр би ёстой сэтгэл дүүрэн байдаг яг мэрэгжлийнгээ талаар ёстой сайхан байдаг. Тэгээ та нарыг харахад яасан олон болчих ямар сайхан юм гэж баярлалаа л гэдэг. Монгол орны маань хүн эрүүл сарвал байж гол нь шүдний өвчин байдаг шүү нөхөө. Гол нь өвчнгийн уг юу вэ одоо шүдэн цоорхой байгаад юм бол ангинаас салахгүй архаг өвчнөөс салахгүй тийм учраас та нар мань сайхан урьдчилан сэргийлж үсэлгээ сайн хийж явах хэрэгтэй. Тийм учраас цоорхой шүдэн хүн нэгж явж болохгүй. Одоо чи гоё болсон юм шүү дээ. Хүүхдийн шүдэн дээр одоо харж байхад мөнгөдүүдийн хүүхдүүдэн дээр юм наачдаг. Хорхойдуулахгүй гээд. Тийм үү? Тийм. Би ч одоо тийм нарийн юмнуудад мэдхгүй шүү дээ. Одоо чирэмж. Тэгтээ тийм гоё юм одоо шүдээр хүүхдүүдийг өвдөхгүй. Тэгээ бас өвдөлөд унахчих юм аа бас тийм. Тэгээ олон болгоод тусмал тэгдэг байл бидээ тэгтээ. Цэрэн эмчээ тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд цаг заваа зарцуулаад тий. Баярлалаа. Та нар мань надаагаа олж ирж ингээд энэ сайхан ярилцлага оруулаад тий. Сайхан амьдралын минь сайхан яриулаад, ажил төрлийн минь яриулаад тий ингэсэнд одоо үнэхээр ануудар эмчтэй ихээхэн баярлаа. Тэгээ намайг бас байна шүү анхны шүдний эмчээс байна шүү гэж ард түмэндээ мэдүүлж ягаад үнэхээр их баярлж байна ануудар эмчтэй их баярлаа. Та бол түүхштэй.
Тийм энэ бол бас ховгорхон завшаа багхгүй. Хүн болгон